Бодлого тодорхойлогч, зах зээлийн түлхүүр тоглогчдын дунд эрүүл өрсөлдөөн, хөгжил, бүтээмж, инновац боожих боломж. Сорилт дагуулсан галгарсан асуудлуудад дүн шинжилгээ хийж, бодит санаачлан, үйлдэл гаргалгааг хамтран хэлэлцэх холбоос. Анализ шоу засаглалт нээлттэй зах зээлд шударга зарчмыг нэхнэ. Үзэгч та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Анализ засаглал ба зах зээл хөтөлбөрийн удаагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Бодлого тодорхойлогчид, зах зээлийн түлхүүр тоглогчид, хөгжлийн чиг баримжаатай шийдвэр гаргалтуудаа хамтран хэлэлцэх холбоос засаглал ба зах зээл хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Өнөөдрийн дугаарын зочид Эрчист Монгол компаниг үүсгэх захирал Амар Төвшин захирал. Танд их баярлалаа. Урилгын хүлээн авч ярилцлага хийхээр бидэнтэй нэгцэнд. За Эрдэнэ Монгол компаниг үүсгэх захирал Бэлгүүн нар хүрэлцэн ирээд байна. Маш их баярлалаа. Тэгэхээр бид энэ удаагийн дугаараа илүү уул уурхайн салбар 2025 онд ямар байваа, төрийн өмчийн компаниудын маань засаглал ямар байна, цаашдаа ямар үйл ажиллагаа хийх гэж байна, төлөвлөгөө байна, төр хувийн хвшил хамтраад бас юу хийж болох вэ гэдэг сэдвүүдээр илүү төвлөрч ярилцахаар та бүхнийг урьсан байгаамаа. Тэгээд Эрчист Монгол компанийн хувьд бол за энэ сарын ихээр бас үйл ажиллагааны тайлангуудаа тавьсан байгаа. Төрийн өмчит компаниуд дээр засаглалын ямар асуудал байгааин, санхүүгийн ямар асуудал байгааин, цаашдаа бас энэ олон нийтэд нээлттэй болох асуудлуудаас нэлээд хүлээлт үүсгээд байгаа. Тэр энэ процессын хувьд одоо бид нэр 26 онд юу анхаарах вэ? 25 онд таны ажлаа авснаас хойш гол амжилтууд юу байв? За баярлалаа. Урьсанд оролцож байгаа таатай. Ер нь бол Эрчист Монгол компани байгуулагдсны гол ач холбогдол нь энэ төрийн өмчийн компаниудыг ер нь бол төр одоо бизнес эрхэлдэг биш. Илүү эдийн засагтай өөр өгөөжтэй team компаниудыг авч явах нь чухал гэсэн тийм зарчмыг баримтлаад нэг талдаа Эрдэнэс Монгол ингээ уул уурхайн төрийн өмчийн актив компаниудыг нэгтгээд нөгөө талдаа Эрчист Монголд одоо уул уурхаас бус. Одоогийн байдлаар манай харьяанд бол эрчим хүчний 27 компани, тэрнээс гадна МИАТ, Монголын төмөр зам, азаа нэгтгэл, мэдээлэл холбоо сүлжээ, ТОС гэх мэтлэн компаниуд бол манай бүрэлдэхүүн албан ёсоор шилжээд ингээд манай нэгтгэлд орсон байгаа. За ажлаа аваад гол одоо бидний хийсэн анализ дүгнэлт юу байна гэхээр ер нь бол энэ төрийн өмчийн компаниудын засаглалыг эрс бид нэр өөрчлөхгүй байвал энэ төрийн өмчийн компаниудын нэгдүгээр шүүмжил нөгөө талд энэ бага ашигтай бага өгөөжтэй үйл ажиллагаа явдаг нь бол тасрахгүй юм байна. Яаж энэ компаниудын засаглалыг сайжруулах вэ гэвэл үндсэндээ бол энийг бол олон улсын маш олон байгууллагууд, олон улсын бас стандарт байгаа тийм. Гол нь өмчлийн маш тодорхой болох хэрэгтэй. Одоо олон жил манад ямар зарчмаар ирсэн гэхээр яамдууд нь нөгөө ийм аж ахуйн ажилд оролцдог. Яамдууд нь бизнес эзэмшдэг, эрхэлдэг. Одоо хүртэл тийм байсан ш саяхан хүртэл. За тэрнээс одоо татгалзах хэрэгтэй. Тийм болохоор одоо Эрдэнэс Монгол Эрчист Монгол ингэж байгууллагад нь нэгдүгээр алхам. Хоёрдугаар алхам одоо 26 онд бидний хийх ёстой гол төлөвлөгөө болохоор мэрэгжлийн төлөөлөл ундрах зөвлөлтөй болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоогийн төрийн өмчийн компаниудын туз ямар бүрэлдэхүүнтэй байдаг гэхээр 9 гишүүнтэй 3 хараат бус 6 төрийн төлөөлөл ингээд төрийн төлөөлөл нь дандаа л яамдуудын газрын захирал, төрийн нарийн одоо босод төрийн албан агчтай энэ хүмүүсийг муулж ам биш. Зүгээр энэ хүмүүс бол бизнес авч явдаг туршлагатай хүмүүс ихэвчлэн биш байдаг. Энэ компаниудыг яг ингээд ашигын төлөө яг бизнесийн зарчмаар авч явах гэвэл мэрэгжлийн тооцтой байх хэрэгтэй. Төр өөрийнхөө одоо төлөөлөлтөө сонгон шалгаруулалт хийгээд мэрэгжлийн менежер одоо энэ туршлагатай ийм бизнес удирч ирсэн хүмүүсийг оруулж ирээд төрийн төлөөллийнхаа одоо нэг болгоод оруулах хэрэгтэй байхгүй. Тэгжээж энэ компаниудын тусууч доор байгаа удирдлагатай зөв одоо шаардлага тавьдаг, хяналтаа тавьдаг, зөв KPI тогтоодог тийм зарчимд шилжинэ. За 3 дугаар том өөрчлөлт бид нар хийх ёстой юу гэхээр энэ компаниудын удирдлагыг бас мэрэгжлийн болгох ёстой. Зарим тохиолдолд бүр гадны менежментийн баг, гадны одоо захирал ингээд мэрэгжлийн менежменттэй болохгүй бол яг нэг нөгөө хэлэхэд энэ бол ингээд улс төрийн томилгоонууд ихэвчлэн байдаг. Тэр хүмүүс нь одоо бизнес удирч байсан тийм туршлага багтай. Тэгээд тийм болохоор одоо компаниуд нь яг тэрнийхээ дагуу одоо нийтийн нийгмийн одоо хүлээтэнд хүрдэггүй тийм асуудал байгаад байгаа. За тэгээд өнөөдөр ч яг энэ 7 хоногт
үндсэн чиглэл их хурлаар орж байгаа. Өөрөөр хэлбэл нэлээд хэдэн 30 гаруй компанийг 26 оноос эхлээд олон нийтэд нээлттэй болох IPO хийх, хувьчлах, зарим нь татан болох ийм үндсэн чиглэл орж байна. Энэ бол бас том өөрчлөлт болно. Яг өмнө бас ийм үндсэн чиглэлүүд батлагтаад явж байсан. Гэтэ энэ удаа бол илүү одоо ажил хэрэгч тийм юу болох болов уу гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ энэ компани, энэ төрлийн өмчийн компаниудыг нээлттэй болгох нь маш их хэмжээний бэлтгэл ажил хийх хэрэгтэй байна. Бэлтгэл ажил одоо хамтрагч таал, судалгаа шинжилгээг аудит, хяналт шалгалт гэх мэт. Тийм одоо жишээлбэл манай Монголын хөрөнгийн бирж байна уу, гадны хөрөнгийн биржийн шаардлагууд байдаг. Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланг олон улсын стандартын дагуу аудитлэгдсэн байх. За тэгээд тууз нь одоо хараад бус байх гэсэн дүгнэлт байх хэрэгтэй. За хуулийн зөвлөх компаниудыг хүсэлж аваад тэрэн дээр due diligence хийх шаардлагатай байна. Хөрөнгө оруулалтын банк зөвлөх компаниудаа хүсэлж аваад мөн одоо компани активийн үнэлгээ хийхээс гадна IPO хийх стратеги одоо энэ бэлтгэл ажил одоо проспектус гэж ярддаг IPO хийх шаардлагатай материалтай бүгдийг ингээд бэлдээд хөрөнгө оруулагчдаа танилцуулах тэр материалууд дээр ажиллах нэлээд их хэмжээний ажил байна. Шийдвэр гаргагчдын зүгээс 10-аас 66 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй хөдөлнө гэх мэтчлэн бас хувь ярьж хэлж байна л да. Яг хувийн компани зүгээс Эрдэнэ Монголын жишээн дээр те хөрөнгө оруулагчдын бүтээц ямар эдийн тузаа яаж бүрдүүлдэг те Эрдэнэ Монголын жишээ бас их сонирхолтой шүү дээ. Хөрөнгө оруулсан компаниуд нь өөрөө бас нээлттэй компани байх шиг байсан. Тий. Манайх бол яг цэвэр нөгөө хувийн хвшлийн төлөөлөл. Тэгээд манай Эрдэнэ Монгол бол ердөөс 2% эзэмшигчтэй. 50%-ийг нь одоо Хонконгийн хөрөнгийн биржтэй бүртгэлтэй Mongolia Mining Corporation эзэмшдэг. Тэгээд үлдсэн 50%-ийг нь Торонтогийн болон Монголын хөрөнгийн биржтэй бүртгэлтэй Эрдэнэ Resource Development гэдэг Канадын компани эзэмшдэг. Тэгэхээр энэхүү хоёр компани маань хуулиа нийлээд тузаа томилоод тэгээд тухайн тузынхаа гаргасан шийдвэрийн дагуу гүйцэтгэх одоо удирдлага нь өдөртмийн үйл ажиллагааг удирдах явдаг. Маш классик одоо сонгодог жишээ одоо юутай засаглалын тогтолцоотой юм л байгууллага. Аль нээлттэй бирж дээр бүртгэлтэй нээлттэй компани учраас compliance болон шаардлага тэгээд маш өндөр байдаг баг. Тэгэлгүй яг юу бид нар ч нөгөө 3 хөрөнгийн биржийн шаардлагыг хангаж ажиллах хэрэгтэй болдог. Зөв. Тэгэхээр нөгөө 2% эзэмшигч маань хуулиа одоо олон нийтэд нээлттэй болохоор олон нийтэд нөгөө тайлан тооцоогоо танилцуулах, төлөвлөгөөгөө танилцуулах, бизнес төлөвлөгөөгөө танилцуулах гэх мэт ажлууд нь бол байнга хийгдэж явдаг. Мөн түнчлэн хөрөнгийн бирж болгон өөрийн гэсэн бас тодорхой хэмжээний одоо compliance шаардлагууд байдаг. Одоо нийцлийг хангах шаардлагатай байдаг. Тухайн нийцлэгийг бид нар өдөр тутмынхаа үйл ажиллагаанд одоо ягштал мөрдөөл ажиллах тийм шаардлагатай байдаг та. Эренб тарааллын хувьд одоо мяд компаниас эхлэх үүч гэдэг юм уу те аль төрлийн өмчтэй компани хамгийн түрүүнд одоо хувьчлалаа хийх болоо гэдэг ч юм уу. Энэ дээр ер нь процессын хувьд анхаарах ёстой асуудлууд юу байгаа вэ? Хаанаас эхлэх үү, хизээ эхлэх үү гэдэг. Та хизээ гэдэг дээр бас төрөө дурдах шиг байна. Тийм, ер нь л эренб тараалал гэж тогтсон юм байхгүй. Зүгээр хамгийн түрүүнд одоо би бол Эрчим Монголын харьяанд байгаа компаниудыг харж байгаа хамгийн түрүүнд одоо бэлэн байгаа компани бэлэн гэхдээ одоо дөхөө байгаа компани Miat л баг шиг байна. Гэхдээ Miat ч гэсэн одоо хэрвээ их хурлаар энэ үндсэн чиглэл батлагдах юм бол бас нөгөө тендерээ зарлаад олон улсын аудит хийх компаниа сонгоод аудитын ажил нь за миний туршлагаар энэ бол доор 6 сар за бараг одоо 9 сар өргөжлөх тийм ажил болно. Сүүлийн 3 жилийн аудит хийнэ. За тийм болохоор хамгийн түрүүнд одоо тийм бүх компани дээр тийм бэлтгэл ажил. Ер нь бол төрийн өмчийн компаниуд дээр хөндлөнгийн санхүүгийн аудит бүгдэнд нь оруулах хэрэгтэй. Тэгжээж тэр гүйцэтгэх захирал удирдлагын багийн гүйцэтгэлийг хянах тийм үндэслэл бий болно. Тэгэхээр энэ ажлыг бас одоо эрчимтэй хийх хэрэгтэй. Төрөө өөрөө бас юу хувь хэмжээг ярьж байна. Одоо төр одоохондоо бүгд компаниудыг 100% эзэмшиж байгаа. Хэдэн хувь олон нийтэд санал болгох уу гэх тээ. Тэгэхээр энэ дээр би бол их хурл дээр нэлээд тийм яриа өрнө байх гэж бодож байна. Ер нь төр олон улсын стандарт гэдэг олон улсын тогтолцоо юу гэдэг тэгэхээр төр 3 хэлбэрээр өөрийнхөө эзэмшлийг хэрэгжүүлж болдог. Нэг бол 100% эзэмшнэ. Энэ бол ихэвчлэн одоо
төр одоо олон нийтэд нийгэм тустай үйл ажиллагаа явуулдаг компани ч гэдэг ч юм уу, аль эсвэл стратегийн ач холбогтой ч гэдэг юм уу те. За энэ бол зарим тохиолдолд бол зөв байдаг. Гэхдээ манай жишээн дээр ингээ харж байхад бас дутагдaltaй талууд байна. Хөрөнгө босхыг ихэд босгож болдгоо те. Нөгөө хэлбэр нь болохоор яг яагаад төр одоо тодорхой хэмжээний хувь авч үлдэх гээд байна гэхээр үндэсний аюулгүй байдалчид асуудал өгч юм уу, одоо стратегийн ач холбогдолтой гэдэг асуудал байдаг ч юм, аль эсвэл ингээд нэг тийм хөрөнгө мөнгөтэй холбоотой болгоомжил байж магадгүй. Гэхдээ энийг ингээд шийдэх шийдэл нь бас байдаг. Golden share бүр алтан хувьцаа гэж бас нэг тийм хэлбэр байдаг. Өөрөөр төр одоо алтан хувьцаагаа эзэмшээд тэр хувьцаа нь болохоор төрд зарим асуудал дээр хориг тавих вето эрхийг өгдөг. Жишээл одоо их хэмжээний хилцэл хийх байдаг ч юм уу, стратегийн том өөрчлөлт хийх, компанийг одоо нийлүүлэх, татан болгох гэдэг ч юм уу те. Ингэснээр төр нь болохоор гол одоо бизнесээ зарчмаа дэмжиж, яадаг бол бусад хувьцаагаараа дамжуулаад их хэмжээний бас хөрөнгө босох боломж нь байдаг. Контролыг бүр 100% алдахгүй байх бас ийм боломж. Гурав дахь хэлбэр нь болохоор лицензи. Зөв. Өөрөөр хувийн хвшилчид одоо жишээл манай арилжааны банкуд бол лицензийн зарчмаар л ажиллаж байгаа шүү дээ тийм. Өөрөөр хэлбэл 100% хувийн хвшлийн эзэмшилтэй байдаг. Төр дэхтэй энэ бол чухал одоо санхүү дэд бүтцийн үйл ажиллагаа үйлчлдэг байдаг болохоор лицензийнхаа буюу тусгай зөвшөөрлийнхаа замаар хяналтаа тавиад явдаг. Тэгэхээр бид нэр бол компани дээрээ өөр одоо бодлогоо хэрэгжүүлэх нь зөв гэж бодож байгаа. Ер нь болохоор нэг зарчмыг бид мартаж болохгүй. Хэрвээ үнэхээр одоо хөрөнгө оруулагч орж ирээд мөнгө усгаад тэр компанийг одоо зүй засагталтай авч явъя гэж бол хоёрын хооронд хувь дээр орж ирэхгүй. Тэ? Тод дээр контрол байх. Хоёрын хооронд гэдэг нь одоо 10-аас 30 хүртэл хувь. Одоо жишээлбэл тэ. Тэр бол тэр хөрөнгө оруулагч өөрөө ингээд хөрөнгөө гаргаад хөрөнгөөр эсэж яхад тэрнийхээ хяналтыг бүрэн авах болон контрол хийх боломжгүй тийм хөрөнгө оруулалтанд орохгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр энийг бас ингээд бодолцох хэрэгтэй байна. Нээлттэй компани болоход хөрөнгө оруулалт татгаас гадна олон нийтийг одоо иргэдийг хувьцаа эзэмшүүлэх бас яах вэ гэдэг дээрээс нь л яригддаг шүү дээ. Тэрэн дээр одоо шилбэл бизнес ресурсын жишээ байдаг те. Тухайн орон нутгийн иргэдэд хувьцаа эзэмшүүлэх замаар бас одоо уул уурхайн салбарт ойлголтыг бэхжүүлэх гэдэг юм уу те. Яг шилдэг жишээ гэж харах юм бол за төрөмжт компаниуд дээр за мят дээр жишээ авахд жишээлбэл яаж явуулвал засаглалаа яавал илүү үр дүнтэй байх тийм хувийн одоо хвшлийн туршлага байдаг вэ? Манай нэг хувьцаа эзэмшигч буюу одоо Эрдэнэ ресурс маань Торонтогийн хөрөнгөний бирж дээр хамгийн 2003 онд гарсан байдаг. Тэгээд тэрнээс хойш бол яг одоо яг бидний энэ ашиглалтанд оруулчаад байж байгаа Баян хөндийн ордыг 2015 онд нээж илрүүлээд тэгээд ер нь гол баримтлсан зорилго нь бол ер нь нэгэнт ингээ Монголд байж байгаа ордыг цааш нь ашиглуулад хөгжүүлээд ингээ явах нь ойлгомжтой болвол ер нь олон нийтэд хувьцааг нь гаргах байдлаар эдийн засгийн үр ашгийг нь хуваалцъя. Олон нийтийг ялангуяа Монгол хөрөнгө оруулагчдыг орж ирээд одоо эрсдлийг нь ашгийг нь бас давхар өөрэ гэдэг ийм зарчимтай ажилласан. Тэр үүднээс 2018 онд Монголын хөрөнгөний бирж дээр давхар бүртгэл хийлгээд ингээ эхний ээлж нь $1 сая татан төвлөрүүлээ. Дараа нь бол тэрнийг хараа нэмэгдүүлээ $5 сая ингээ Монгол хөрөнгө оруулагчдад татан төвлөрүүлээд ингээ ажлаа явуулсан байдаг. Тэгээд тухайн үед ингээ харж байхад бол одоо яг 2025 онд Баян хөндийн уурхай маань бас ашиглалтанд орлоо. Тэгээд тэрнээс хойш бол Баян хөндийн уурхайг дөнгөж хөгжүүлж явах шатанд хөрөнгөний бирж дээр гарсан. Одоо яг уурхай ашиглалтанд орцонгийн харангууд одоо компани хувьцааны үнэлгээнд бол харьцангуй одоо эерэг өөрчлөлт орсон байгаа байхгүй. Нэлээд их хэмжээний ашгийг бас Монгол хөрөнгө оруулагч нар маань хүртсэн байгаа. Тэгэхээр одоо энэ бас нэг сонгодог сайн жишээ нь болох юм болоо гэдэг тийм одоо хүлээлттэй найдвартай байж байгаа. Яг тэгэхээр одоо манай Монгол улс зөндөө олон гадаадын хөрөнгө оруулагч нар орж ирлээ. Орж ирээд ингээд мэдээж ашигтай ажилладаг. Зарим нэг нь ихэнх нь бас алдагтай ажиллаж байгаа тийм ээ. Ашигтай ажиллаад гарч байгаанууд нь мэдээж олон нийтийн анхаарлыг их татдаг л да. Тэгээд татаад ингээд гарч байгаа нөхдүүдийг бол монголчуудад баг ямар ч өгөөж байхгүй шүү дээ гэдэг тийм одоо юу шүүмжлэл нэлээх байдаг. Тэгэхээр энэхүү шүүмжлэлийг бас нэг даван туулах нэг тийм сайн жишээ болох юм болоо дараагийн компаниуд бас энэхүү модельийг дагуул бас хэрэгтэй юм болоо гэдэг үүднээс бас харж байгаа. Тэгэхээр бидний бол баяртай байгаа. Одоо тодорхой хэмжээгээр хувьцааны ашигын одоо өгөөж гаргаад тухайн өгөөжийг нь одоо гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нар ингээд эрэг тех сайхан хүртээ явж байгаад бол
одоогийн байдлаар маш ихтэй байна. За их баярлалаа. Удахгүй завсарлаад эргээд ярилцлага үргэлжлүүлээ. Үзэгчдээ засаглал ба зах зээл хөтөлбөр танд хүрч байгаа эргээд уулзъя. Хөтөлбөр үргэлжлэж байгаа үзэгчдээ тэгэхээр ярилцлага үргэлжлүүлье. Яг процесс дээр дахиад нэг тодруулах зүйл байх шиг байна те. Бэлгүүн захирал. Тийм, амраа захирлаас би түрүүн бас яг асууж байлаа. Энэ төрийн өмчийн компаниудыг одоо нэг хөрөнгөний бирж дээр гаргаад хувьчлана гэж байгаа шүү дээ. Тэгэхэд энэ шинээр орж иж байгаа хөрөнгө оруулагчдыг ямар хуу үнээр яаж орж иж, энэ үнэлгээ яаж тогтох процесс нь ямар хуу байдлаар болно гэж таарч байгаа. Өөрөөр хэлбэл компаниудаа яаж үнэлэх вэ гэж юм байна те. Яг хөө тэгэл компанид үнэлэхдээ яг л одоо компани мөнгөн урсгал суурилж байгаа л одоо олон улсын тийм жишгийн дагуу үнэлэх болно. Тэрийг одоо хөндлөнгийн хөрөнгө оруулалтын банк мөн зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг үнэлгээний компани хийх бах. Монголын хөрөнгөний биржийн шаардлагын дагуу бас ийм тусгай зөвшөөрлөлтөй үнэлгээний компаниудаар хийлэгдэх юм билээ. Тэгэхээр мэдээж хэрэг одоо тэр өөрийнхөө актива нэгэнт одоо зараад хувьчлагч амжаа айлуулахаар өндөр үнээр яахыг хичээнэ. Гэхдээ тэр үнэлгээ нь бол бодиттой байх хэрэгтэй. Зах зээлд нийцсэн байх хэрэгтэй. Тэгээ гол нь одоо үнэлгээ хийхээс өмнө бидний бас одоо гол чухал хийх ёстой ажил нь энэ хувьчлагч компаниудын ашигт ажиллагааг сайжруулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл ямар ч тохиолдолд ашиггүй компани үнэхээр л одоо айгүй мундаг IT одоо стартап компани бишлээгүүл ашиггүй компаниг IPO хийнэ гэдээ бас их төвөгтэй. Тэгээ яаж хөрөнгө оруулагчид ирээдүйд энэ компани ашигтай ажиллана гэж итгэл үнэмшлийг төрүүлэх үү те. Тийм болохоор энэ дээр бас бэлтгэл ажиллая гэжтэй. Одоо бид нар яг манай харьяа компаниудын 26 оны төсөв болон зорилттой түвшин дээр ажиллаж байна л да. Тэгэхээр яаж энэ компаниудын боломжтой компаниудаар жишээл одоо эрчим хүчний компаниудаар борлуулалт дээр нэг тэгж ажиллах боломж байхгүй. Үнийн тарифын зохицуулалт байдаг болох. Бусад компаниар бид нар боломжтой гэж ярьж тодорхой хэмжээ. Гол одоо удирдлагын багийн менеж хийх удирдах болох зүйл нь болохоор зардал. Зардал бөгөөд хөрөнгө оруулалт. Тэгэхээр одоо үүнээс хойш одоо төрийн өмчийн компаниуд зардлын төсвөө батлуулахтай байдаг ч юм уу хөрөнгө оруулалтаа хийхдээ өгөөжөө байнга бодох хэрэгтэй. Тэ? Энэ зардлыг гаргаснаар ямар өгөөж хизээ ямар хугацааны дотор энэ хөрөнгө оруулалт маань өгөөжөө өгөөд компани борлуулалт юм уу аль эсвэл зардлыг багасгах уу гэдэг тооцоолол хийж сурах хэрэгтэй. Тэгэхээр тэрэн дээр манай бид нар бол ажиллаж байна. Тэгэхгүй бол ингээд нэг тийм яг улсын төсөвт байгуулах шиг ингээд ажиллаа сурцсан компаниуд бас их байна. Тэгэхээр энэ одоо хандлагыг бид нар өөрчлөх хэрэгтэй. Тэгжээж одоо ирээдүйд нээлттэй хувьцаат компани болох олон нийтэд хувьцаагаа би юу санал болгох боломж нь бүрдэнэ гэж бодож байна. Үнэлгээний хувьд болохоор тийм энэ дээр нэлээд бас нэг юу гарнах, нэлээд маргаантай асуудал гарнах тийм. Тэгээ энэ дээр юу яг үнэлгээгээд ингээ ярих тэр мэдээж нэг компаниуд ч олон нийтийнх болохдоо өөрийн гэсэн нэг менежментийн үзэж байгаа нэг үнэлгээ байдаг тийм. Тэгээд яг бид нар энэ үнэлгээгээ яавал хөрөнгө оруулагчдыг ямар болгоул хөрөнгө оруулагчдыг татаж чадах вэ гэдэг тэр үнэлгээ бас бодох хэрэгтэй байх тийм үү? Болж игэл. 25 оны тухайд бас олон үйл явдал болсон улс төрийн орчинч тогтворгүй дээрэс нь уул уурхай түүхий эдийн үн ханш авилгын асуудал нэлээд хөндөгдсөн тий их олон үйл явдалтай юм жил байла. Зүгээр боломж талаас нь харах юм бол одоо уул уурхай салбараа ердийн төсөв маань бас нэлээд улаацсан байх шиг байна. Оны төгсгөл болоод энэ салбарт том төслүүд хөдөлгөөд одоо гадны хөрөнгө оруулалт үн ханш гээд ер нь 26 оны төсөөлөл болон боломж ер нь 25 онтой уялдуулахад яаж гарч ирэх вэ? 25 онд түүхий эдийн үн харьцангуй чанга байлаа. Бид нар бүгдээрээ мэдж байгаа одоо алт засгийн ханш гэдэг өнөөдрийн байдлаар бүх цаг үеийнхээ хамгийн дээд түвшинд хүрсэн байж байна. Мэдээж юу нүүрсний өвн бол харьцангуй савлгаа өндөртэй байлаа. Тэр үүднээсээ бас манай Монгол Улсын эдийн засаг тодорхой хэмжээгээр нөлөөлөх шиг боллоо. Тэр нь бид нар тодорхой хэмжээгээр нөлөөллийг нь мэдэрлээ. Монгол Улс маань өөрөө нөгөө түүхий эдийн экспортоос асар өндөр хамааралтай хэвээрээ байсаар байна. Миний бодлоор бол тэр нэг тийм муу зүйл биш. Ягаад гэвэл манай Монгол улсыг одоо дэлхийн түвшинд
дэлхийн тавцанд өрсөлдөх чадвараар хангаж байгаа ганц салбар маань бол манай уул уурхайн салбар. Тэгэхээр бид нар бол уул уурхайн салбар руугаа улам их хөрөнгө оруулалт хийх, улам одоо тухайн өөрсдийнхөө давуу чанарыг олон улсын түвшинд өрсөлдөхтэй ашиглах нь зөв юм болоо гэж бодож байгаа. Ялангуяа амраа захирлын одоо ярьж байгаа нөгөө төрийн компаниудыг ховчлох энэ үйл хэрэгт бол ялангуяа одоо бас төрийн өмчт байгаа уул уурхайн компаниуд бас нэлээд онцлог ач холбогдолтой оролцох болоо гэж хүлээж байгаа. Тэгээ миний зүгээс бас зүгээр түрүү амраа захирлын ярьсан дээр нэмээд хувийнхаа бас нэг үзэл бодлыг илэрхийлэхэд ялангуяа төрийн өмчт байж байгаа уул уурхайн компаниудыг ховчлохдоо засаглалыг нь нээлттэй болгож байгаа нэг талаас ихэнхдээ хараад тайлбарлаад ах шиг байна. Ялангуяа манай улс төрчид нөгөө талаас зайлшгүй харах ёстой зүйл бол энэхүү компаниудад гадны хөрөнгө оруулалтыг татах нэг тийм чухал боломж юм аа. Гадны хөрөнгө оруулалтыг татснараа энэхүү компаниудын одоо бүтээлийг сайжруулах, за нэмэлт одоо харьцангуй хэрэгжиж эхлэегүй байгаа төслүүдийг нь хэрэгжүүлж эхлэх ийм боломжтой тийм үе юм болоо гэдэг талаас нь манай бодлого боловсруулагчдыг бас хараарай гэж хүсэж байна. Нэгэнт ингээд гадны одоо ноу хау сайтай технологи эзэм өндөр технологи эзэмшсэн хөрөнгө сайтай ийм томоохон хөрөнгө оруулагч нар манай Монголд энэ төрийн өмчт компаниудаар дамжаад ороод ирэх юм бол засаглал нь сайжирна гэдэг бол дайвар арга үзэгдэл нь байх болоо гэж бодож байна. Тэгэхээр нэн тэргуунд одоо манай бодлого боловсруулагчдыг хараасаа гэж хүсэж байгаа зүйл бол хөрөнгө татна гэдэг зах зээлийнхаа систем зориулж нь одоо бүх процессыг хараасаа гэж бодож байна. За тэгээд түрүү чинь од гэрэл хөтлөгчийн юу ярьсан одоо сэдв рүү эргээд ороход бол 2026 он руу ороход мэдээж манай Монгол улсад дахиад товарын одоо үнийн харьцангуй эерэг ийм дүр зурагтай байх тийм хүлээлт бас байна. Яагаад гэвэл ер нь дэлхийд даяараа бол энэ бусад бүх хөгжиж байгаа улсууд маань өөрөө тэр нөгөө фиат мөнгөнд тэмдэгтэй буюу одоо Америк доллар, Америк нэгдсэн улсууд Америк долларч гэдэг юм уу тийм ээ. Английн Их Британи бол одоо паундаач гэдэг юм уу их хэмжээгээр хэвлэлчиж ялангуяа 2024 2025 оныг ингээ харах дээр бол нийт мөнгөний нийлүүлэлт нь бараг 4 орчим хувиар ихсэн байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр өнцгөөрөө эргээд нөгөө цаасан мөнгнүүд маань эргээд үнцний алдаж ийн гэсэн үг. Тэгэхээр ийм одоо инфляцтай ийм одоо дэлхийд дахиндаа ийм тодорхой бос байгаа нөхцөлд бол ялангуяа ийм одоо хатуу юунууд хатуу хөрөнгүүд гэдэг маань одоо жишээ нь товарын бүтээгдэхүүнүүд тийм ээ түүхий эдүүд нефт гэх мэт энэхүү бүтээгдэхүүнүүд илүү хүнд орох магадaltaй гэж харж байгаа. Тэр ч үднээсээ бас манай Монгол улс маань өөрөө уул уурхайн салбар дээр суурилсан одоо эдийн засгт болохоор бас харьцангуй боломж үүсэх юм болоо гэдэг бодлоос харж байна да. Амраа захирлаас бас нэг зүйл сонирхож асуумаар санагдаад яваал гэсэн. Хувийн хвшлээс та төрийн менежмент рүү бас сүүлийн жилүүдэд шилжиж байна шүү дээ. Яг одоо ингээд төрийн менежментийг хэрэгжүүлээд үзэхэд реформын шин чанартай за энийг л яг одоо хийнэ гэсэн амбиц төлөвлөгөө гэх юм уу? Тэр зүйл юу одоо ямар талд ажиглагдаж байна? Яг уу анхын ажлыг одоо зөвшөөрөд хүлээж авахд мэдээж хэрэг гишүүн байхтай байсан нэлээд их ярьдаг гэсэн төрийн өмчийн компаниудыг ер нь зэгцлэе, өөрчлөе, сайжруулъя гэж ярьдаг гэсэн. Яг өөрөө ингээд тэр төрийн өмчийн компани дотор ороод ажиллахад бол бас нэлээд тийм төвөгтэй хэцүү байдсан бай нөхцөл байдал нь. Яг тэгвэл нэгдүгээрт одоо зарим компаниуд нь одоо тарифын зохицуулалттай байдаг болохоор мөнгөн урсгал нь айгүй тийм зарлагдмал байдаг. Төрийн дүлгөөний захирлаас маш зөв ярьж байна. Бидний төрийн өмчийн компаниудыг олон нийтэд санд болгоод нээлттэй болгоно гэж зөвхөн засаглалыг сайжруулах биш. Хамгийн түрүүнд компаниудын балансыг зэгцлэх боломж нь гарч байгаа. Одоо ингээд бидний харж байгаа юу гэхээр дийлэнх олонх төрийн өмчийн компаниудын баланс нь хит их одоо үр зээлтэй болсон. Өөрийн хөрөнгө нь маш бага. Тэ? Тэгэхээр бид нэр энэ компаниуд маань хувьцаагаа зараад шинэ хөрөнгө босгоод одоо балансынхаа тэр өөрийн хөрөнгийн харьцаагаа сайжруулах нэгдүгээр боломж. Хоёрдугаарт ер нь маш их салбарт энэ төрийн өмчийн компаниуд байнгын хөрөнгийн дутагдaltaй байгаа. Жишээл цахилгаан станцууд шинэ одоо технологид хөрөнгө оруулах хэрэгтэй байдаг, шинжлэх хэрэгтэй байдаг. Дамжуулах нь одоо шугамудаа шинжлэх хэрэгтэй байдаг. Миат нь шинэ онгоц аваад зах зээлээ тэлэх шаардлагатай байдаг. Монголын төмөр зам нь мөн одоо дэд бүтэц бүтээн байгуулалт одоо хөдлөх состав, бүрэлдэхүүн өнтертэй хөрөнгө оруулах шаардлага. Энэ бүхнийг одоо зээлээр хийгээд байхад тодорхой хэмжээ хүртэл зээлээр хийх зөв. Зүгээр
зээлийн хэмжээ нь хит өндөр болчоор энэ компаниг санхүүгийн эрсдэлд оруулах асуудал болж байгаа байхгүй. Тэгэхээр яалтчгүй одоо equity буюу өөрийн хөрөнгө дээрээ л ажиллах шаардлагатай болно. Тэрний юу гэхээр хөрөнгө оруулагчаас хөрөнгө татах. Тэгэхээр энэ ажлыг бол заавал хийх хэрэгтэй. Ер нь бол тэгээд засаглал ингэж бид нар ярьж байна. Тэгэхээр энэ дээр бас өөрөөр ойлголт байх. Миний харж байгаа хамгийн гол засаглалын өөрчлөлт гэстэй энэ төрлийн өмчийн компаниудын удирдлага шийдвэр гаргалт дээр улс төр төрийн оролцоо байхгүй болох хэрэгтэй. Ерөөсөө маш бага болох хэрэгтэй. Тэгжээж энэ компани чинь яг бизнесийн зарчмаар үйл ажиллагаа өргөжлүүлээд явна гэж харж байна. Тудсан ч цөөхөн суух хэрэгтэй. Болж өгвөл барыг суухгүй байх хэрэгтэй. Тудс нь яг төр өөрийнхөө төлөөлөл авч үлдээд гэхдээ тэнд одоо томилж байгаа хүмүүс нь яг одоо мэрэгжлийн одоо уурхайн компани болов хувийн хвшлээс орж ирсэн уурхайн мэрэгчлээ үнэдэг ч юм уу олон жил бизнес удирдах гэсэн хүмүүс ч гэдэг нь сайн хуульчид те иймэрхүү мэрэгжлийн хүмүүсийг оруулж ирэх юм бол эдгээр чинь мэдээж хэрэг төрийнхөө бодлогыг одоо чиглэлийн дагуу хэрэгжүүлэн тууз дээр гэхдээ компани удирдлага засаглал санхүүгийн менежмент хөрөнгө оруулалтыг яг одоо бизнес зарчмаар нүдээр нь харна л гэсэн үг. 25 онд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд бол хамгийн том хүлээл татварын өөрчлөлт байсан, нийгмийн даатгалын өөрчлөлт байсан. Дээрээс нь уулуурхайн салбарт бас хэд хэдэн хуулийн төслүүдийг бол нэлээд бас хүлээлттэй байсан. Одоо тухайлбал чухал ашигт малтмын тухай хууль гэдэг ч юм уу. Намрын чуулганаар энэ асуудлууд бол орсонгүй. Тэгээд дахиад л хаврын чуулган руу бас хүлээлт шилжиж байгаа шиг байна л та. Яг салбарын хамгийн тулгамдж байгаа реформын шин чанартай хуулиудыг жоохон эренбэлэх юм бол таны хувьд яг энэ зэс алтны салбар, олборлолт байгууллагын салбар гэдэг ч юм уу юу байгаа вэ? Тийм. Юу манай Монгол улс маань нөгөө уулуурхайн салбар дээр ингээд суурилсан байгаа. Тэгээд одоо нэг хэдэн уурхаал ер нь энэ улсыг авч явж яах гэж хэлэхэд илүүтэхгүй шүү дээ. Тэгтэл одоо эхний ээлжинд бол нэн тэргуун тулгамдж байгаа асуудал одоо манай Монгол дахиад ингээд ашиглалтанд оруулчих гээд тэгэхэд ашиглалтанд оруулахад бэлэн орд байхгүй. Ер нь одоо тун цөөхөн болж эхэлж байгаа. Яагаад вэ нөхдөр бид нар социализмын үед хайгуулаа хийжсэн. За 90 онд шилжилт боллоо. Шилжилтээс хойш ер нь 2012 оны хүртэл хайгуулыг ер нь төвөгтэй хийж явж ирсэн. Тэгээд ер нь 2012 оноос хойш хайгуулгын салбарт бид нар чи ер нь хориг тавьчаад яваад байгаа улсууд шүү дээ, тийм ээ. Тэгээ 2012 оноос хойш өдийг хүртэл одоо сүүлийн 13 жил хайгуул бол дөрвтэй хийгдсэнгүй. Энэ уулуурхаан одоо ялангуяа нөөцийг бол хайгуулаар л нөхдөг, хайгуулаар бий болгодог. Тэгэхээр сүүлийн 13 жил ингэж хайгуул хийгдэг байгаа энэ нөхцөлд бол манай Монгол улсын эдийн засгт одоо ирээдүйн маань бол дахиад одоо орд илрүүлэх, дахиад одоо дараагийн уурхаануудыг эдийн засгт одоо хэрэгтэй байдлаар эдийн засгийн хэрэглэлд оруулах энэ одоо үйл явдлууд маань хойшлох тийм эрсдэлтэй бид нар нүүр тулж эхэлж байна. Тэгэхээр одоо манай бодлого боловсруулагчид бол миний зүгээс ингэж харж байгаагаар эхний ээлжинд энэ хайгуулын салбараа нэн тэргуунд одоо шийдэж хайгуулын одоо лицензүүдээ олгож эхлээсээ гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдаа одоо боломжийг олгосоо тухайн хөрөнгө оруулагч чинь мэдээж хөрөнгө оруулж байгаа ашиг хүрч байгаа нөгөө талаа эрсдэл хүлээж байгаа этгээдүүдийг бас ойлгох шаардлагатай гэж бодож байна. За эхний асуудал нь бол энэ хоёрдугаарт нь ялангуяа салбарт тулгамдж байгаа асуудал бол энэ стратеги ач холбогдолтой одоо нөгөө орд гэдэг нэг тийм хэцүүхэн нэр томьёонууд байгаад идэг. Энийг бол ер нь ямар тий одоо хор уршигтай вэ гэдгийг бол манай Монголын бүх одоо бизнесийн салбарын оролцогч талууд бүгдээрээ ойлгож байгаа. Хөрөнгө оруулагч ойлгож байгаа, улс төрчид маань шиг ойлгоод байдаг. Тэгсэн хэрнээ энэ асуудлыг бид нар шийдэж чаддаг. Одоо мэдээж ингээд нөгөө хайгуулын салбарыг ингээд сул тавьчлаа, гадны хөрөнгө оруулалт орж ирлэх чинь нэг юм ингээд нэг орд олчих юм бол тэрнийг нь хой нэг өдөр байж байгаа л төр стратегийнх шүү гээл 34-51% аваа явчих юм бол энэ чинь ямар хөрөнгө оруулагч орж ирж нөгөө талаа шингэвд. Тэгэхээр энийг бас бид нар бодож явах, заашгүй бодож явах шаардлагатай юм одоо бодлогын алдаануудын маань нэг. За тэгээ гуравт нь бол мэдээж энэ зэсийн салбар дээр тулгамж байгаа амнаатын асуудлыг бид нар зэгслэхгүй болохгүй. Ялангуяа одоо зэс энэ бүх цаг үеийнхаа дээд түвшинд хүрсэн ийм байж хахад за тэгээд манайтай өрсөлдөж байгаа бусад улсууд байгаа шүү дээ. Одоо чинь ялангуяа зэсийн салбар дээр бол манайтай өрсөлдөж байгаа Чил, Перу гэх мэт улсууд чинь бид нар өрсөлдөх бүрэн боломжтой тухайн улсуудтай. Бид нар яагаад одоо тухайн улсуудыг давж гарч чадахгүй тэр одоо боломжоо өөртөө сайн нээж чадахгүй байгаа нөхдөр энэ зэсийн салбар дээр зөвхөн одоо манай уйдлагын эрдэнэ тэгэл хоёр л үйлдвэр маань өдөржин шинжил ажиллаад байдаг. Энийг нэмж чадахгүй байгаа. Нэмхийн тулд бид нар яа харахгүй нөөс нэмэгдэх ашигт малтмал нөөс аж ахуйн төлбөрийг бол эргэж харах шаардлагатай л гэж бодож байгаа. Их баярлалаа. Хэсэг хугацаанд завсарлаад бас ярилцлагаа өргөжлүүлье. Үзэгчтэй туудахгүй эргээд уулзъя.
үзэгчтэй анализ засаглал ба зах зээл хөтөлбөр танд хүргэлжлэн хүрч байна. За төрийн өмчит компаниудыг ховжлон гэхээр одоо бүгднгийн ховжлох хэрэгтэй юу гэдэг асуудал тий. Ямар төрлийнхийг нь төр дээрээ заавал авч үлдэх хэрэгтэй бэ? Ямар төрлийнхийг нь бас ашигтай ажиллуулад дээрэс нь хөрөнгө оруулалт татаад явах вэ гэдэг дээр та одоогийн нөхцөл байдлыг бас мэдээлэх үгүй. Жишээл одоо эрчим хүчний салбарт дамжуулах систем бол Монгол улсын хувьд бол хамгийн одоо стратеги ач холбогдолтой үндэсний аюулгүй байдалтай бас холбоотой дэд бүтц байгаа болохоор энийг бол төр бол өөр авч явах хэрэгтэй. Тэрэн дээр бол одоохондоо ойрын хугацаанд бид нар дамжуулахаа хувийн хвшилт одоо хувьчлах тийм асуудал ярихдаггүй байна. Түгээх бол өөр. Түгээхэнд чи эцсийн харилцагч руугаа одоо дамжуулах дэд бүтцийг ярьж байгаа. Тэр бол ингээд сайн жишгүүд байна, одоо дарханд байна тий. Гэх мэтлэн ийм түгээх компаниудаа бол хувьчлахад асуудал байхгүй гэж бодож байна. Үйлдвэрлэх буюу цахилгаан станцууд. Цахилгаан станцууд одоо манай хамгийн том цорын том одоо цахилгаан станц бол ТЭЦ 4 тий 600 гаруй мегаваттын одоо нийслэлийн улсын хэмжээнд одоо дангаараа 40-50% хэрэглээг одоо нийлүүлдэг тийм том цахилгаан станц. Энэ цахилгаан станцыг нэг доор одоо богино хугацаанд орлох тийм одоохондоо үйлдвэрлэгч байхгүй тул тодорхой хэмжээгээр энэ цахилгаан 3-4 доо цахилгаан станцаа төрн эзэмшээд гэхдээ хөрөнгө оруулах шаардлагатай. Хөрөнгөө яаж оруулах вэ гэхээр нөгөө нээлттэй компани болоод хувьцаа газараад хөрөнгөө босгоод тэрийгээр одоо технологийн шинжилгээ хийгээд шинэ одоо турбин шинэ одоо үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх тийм хөрөнгө оруулалтад их зайлшгүй шаардлагатай харагдаж байна. Миат бол 100% төрийн өмчийн эзэмшилтэй боловч маш их өрсөлдөөнтэй зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг. Одоо ингээд олон улсын бүх нислэгтэр бүгдээр өрсөлдөөнтэй. Хамгийн өрсөлдөөнтэй нислэгүүд чиглэлүүд нь болохоор Улаанбаатар, Сеул, Улаанбаатар, Токио тий. Одоо энэ 25 онд шинээр шин тоглогч одоо United Tokyo Улаанбаатарын нислэгт орж ирэл шууд ингээд зах зээлийн нөхцөл байдлыг өөрчилж байгаа байхгүй. Сеулд одоо Сеулийн чиглэл зундаа бараг 10-аад нислэг өдрийн 10-аад нислэг байна тий. Өөрөөр хэлбэл маш юм өрсөлдөөнтэй. Ийм өрсөлдөөнтэй зах зээл дээр үйл ажиллагаа явуулахын тулд маш нарийн сайн санхүүгийн менежменттэй байх хэрэгтэй. Тэ. Тийм болохоор компанийн санхүүгийн нөхцөл байдалч нэлээдийн муян хатан байх хэрэгтэй. Шинэ хөрөнгө оруулалт бас хийх шаардлагатай. Тодорхой хэмжээний одоо ирээдүйд хүлээж авах онгоцныхоо одоо өнөөдөр бид нар хөрөнгө оруулалтынхаа одоо шийдвэрүүдийг гаргаад явах шаардлагатай байгаа байхгүй. Монголын төмөр зам олон жил одоо нэг тийм олигтой үйл ажиллагаа явуулдаг компани биш байсан. China Energy-тэй том гэрээ хийгээл энэ компаниуд одоо жилийн дотор амилсан байхгүй. Тэгэл одоо олон жил хойшлогдсон хөрөнгө оруулалтад нөхөж хийж байна. Тэ? Маш их хэмжээний одоо экспортын чиглэлийн тийм бараматериал таваар тээвэрлж байна. Тэгэхээр ирээдүйд энэ маш сайн. Энэ бол компани санхүүгийн нөхцөл байдал маш эргээр нөлөөлж байна. Энэ жил бараг 20 тэрбум гаруй цэвэр ашигтай гаргахаар харагдаж байна те. Зүгээр одоо гинэт их мөнгө орж ирэнгүүт л өрн таран хийчихгүй зөв хөрөнгө оруулалтаа хийгээд компанийнхаа ирээдүйн суурийг зөв тавих нь их чухал. Эрчим Монголын хувьд бол яг энэ бүх том шийдвэр гаргалтууд дээр байнгын оролцоотой явах уу? Тий. Бэлгүүн захирлаас бас төслийнхэн талаар энэ оны олд амжилтын талаар асуухыг хүсэж байна. Эрдэнэ Монгол компани нь өөрийн нийгмийн хариуцлага доктортой хөгжлийн чиглэлээр маш олон үйл ажиллагаа явуулдаг. Энэ үнэтэй уялдсан том төслүүд нь юу байв? Орон нутгийн иргэд болон бизнесийн худалдаа авалт гэх мэтчлэн ханган нийлүүлэлт гэх мэтчлэн те ямар чиглэлд илүү их хувь нэмрээ оруулж одоо фокуслаж ажиллав. Тэгээ бид 2025 онд бол Баян хөндий одоо ил урхаа болон ил урхаа дагсан одоо үйлдвэр за мөн дүнчлэн бусад дэд бүтц болох хууц одоо энэ аж үйлдвэрийн зохицолборыг бол ашиглалтанд оруулж улсын комисс төлөөлгөж өгч нээлттэй хэлээ. 25 оны 9-р сарын 14-ний өдөр хамгийн анхныхаа бүтээгдэхүүнийг цутгаж Монгол банкнд тушаасан. Мэдээж гарах бүтээгдэхүүний хувьд бол үнд металл гаргаж байгаа болохоор одоо манай Монгол улсын төв банкны одоо валютын нөөц бүрдүүлэх энэ одоо үйл хэрэгт бол онцгой ач холбогдолтой. Бид ч гэсэн одоо өөрсдийнхөө одоо Монгол улсынхаа одоо
эдийн засгийн доктортой байдлын төлөө хийж байгаа бидний хувь нэмэр гэж харж одоо хариуцлагатай ажиллаж байгаа гэдгийг дуулгамаар байна. За мөн түнчлэн яг манай Баян хөндөй төсөл маань өөрөө Баян-Хонгор аймагт хэрэгждэг. Тэгэхээр Баян-Хонгор аймаг нь одоо өмнө говьтай харьцуулахад бол харьцангуй одоо уул уурхаан томоохон юм аж үйлдвэрийн төслүүд хэрэгжээгүй байсан ийм аймаг. Тэгэхээр энэхүү аймгийн анхны томоохон аж үйлдвэрийн төсөл болж хэрэгжиж байгаа нь одоо бидний хувьд нэг талаасаа бол олзуурхууштай нөгөө талаасаа бас асар өндөр хариуцлагыг бидэнд өрүүлж байгаа. Ягаад гэвэл бас одоо Баян-Хонгор аймгийн одоо нийт иргэд малчид орон нутгийн удирдлагуудтай ер нь хэрхэн хариуцлагатай уул уурхаатай харьцах, хариуцлагатай уул уурхаагаас ямар одоо хариуцлага одоо юуг үүргийг бас нэгж явах уу гэдгийг тал талдаа суралцсан ийм он жилүүд болж өнгөрч байна. Мэдээж төслүүд хамгийн их эхлэхдээ бол тодорхой хэмжээний иргэдийн одоо төслийг ойлгохгүй байх иймэрхүү бэрхшээлүүдийг туулсан. Үүнийг ингээ өнөөгийн энэ нөхцөл байдалтай одоо харьцуулаад харж байхад бол харьцангуй одоо өдөр шөнө шиг тийм ялгаа гарсан байна л да. Тэгээд тэрнийг бол миний хувьд аль алийг нь туулсан хүний хувьд ингээ харахад бол том бас баяртай байдаг. Яг тэгэхээр одоо бид Баян хөндөй төслийн хүрээнд одоогийн байдлаар манайх нийт 360 орчим үндсэн ажилтнтай ажиллаж байгаа. Эдгээр ажилтны маань 50 илүү хувь нь одоо яг Баян-Хонгор аймгийн оршин суугчид байна. Тэгэхээр яг Баян-Хонгор аймгийн оршин суугчтай ажиллаулаа. Дээрээс нэмээд Баян-Хонгор аймгийнхаа болон бүр шинжийн сумын төв рүү ингээд чиглэлээ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх иймэрхүү хөтөлбөрүүд рүү бол бид нар одоо идэвхтэй хөрөнгө оруулсан хэвээр байгаа. Цаашдаа ч ер нь оруулсаар байх болно. Ингэснээр нөгөө эргээд яг уул уурхаан салбар дээр иймэрхүү одоо алслагдмал бүсэд орших аж үйлдвэрийн төслүүдийг одоо дагаж хөгжих энэхүү одоо нийгмийн одоо юг бүтцийг бий болгох тийм боломжтой юм болоо гэдэг талаас нь бид нар харж байгаа. Тэгэхээр одоо аль хэдийн одоо шинжийн суманд маань Баян-Хонгор аймгийн төвшөнд маань тодорхой хэмжээний эерэг үр дагаврууд гараад эхэллээ. Гэхдээ нөгөө талаасаа бас Баян хөндөй төсөл маань харьцангуй болоогүй байна. Олборлолтод биш одоо юу н олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлээд хараахан нэг үлрэлж өнгөрөөгүй байна. Тэгэхээр цаашдаа бол бас бидний зүгээс хийх ажлууд нэлээх байгаа. Тэгээд тэрнийхээ дагуу ч гэсэн бас олон нийтэд бол мэдээлэл гаргаад тайлагнаад ингэ явах болно. За 26-ны тухайд амар төвшин цагтлаа одоо бизнесийн эдийн засгийн эрхчлөөний тухай хууль яригдж байна. Шинэ засгийн газрын тэргүүн маань өөрөө бас гарч ирээд хамгийн түрүүнд бол хувийн хвшлийг дэмжин, төрийн бүтээмжийг сайжруулна гэх мэтчлэн нэлээд бас ус төрийн манлайлал үзүүлсэн шийдвэр гаргалтуудыг зарлалаад байгаа. Одоо бид нар яг хэрэгжилтийг хүлээж байна. Энэ утгаараа 26 оны гол хүлээлт, гол өөрчлөлтүүд юу байх бол таны хувьд? Ер нь бол бид нэр cost management буюу зардлын удирдлага дээр компаниуд дээр илүү төлхөө ажиллах болно. Ингээд эхний байдлаар энэ жилд бид нар нэлээд одоо компаниудын санхүүгийн тайлан гүйцэтгэлийг харж байхад бол их хэмжээний бас хэмнэлт гарах боломжтой гэж харж байна. Мэдээж хэрэг эхний байдлаар тэгж харагдж байна. Яг нягтлаад одоо деталь руу орохоор бид нар илүү нарийн одоо санал боловсруулна. Энэ жил бид нар бараг 30 тэрбумын хэмнэлт гаргаад үндсэндээ хэмнэх боломжтой гэдээ тодорхойлцсон байна. Зөвхөн 25 онд шүү дээ, тийм. Хоёрдугаарт хөрөнгө оруулалтын эрэм дараалтыг бид нэр тодорхойлж өгнө. Өөрөөр ямар хөрөнгө оруулалт нь илүү чухал, дунд болон богино хугацаанд компанид илүү өгөөжтэй шууд борлуулалт нь эргээд нөлөөлөх тийм хөрөнгө оруулалттай эрэм дараалтын хувьд дээгүүр тавиад нийгмийн шинж чанартай тийм урт хугацааны бусад одоо хөрөнгө оруулалтаа хоошоо тавих тийм төвчих тийм шаардлагуудыг тавина. За 3-дугаарт тузын реформ хийн компаниудын. Өөрөөр хэлбэл төлөвлөлөө удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинжилнэ. Эрчим хүчний 27 компани тузуудыг үндсэндээ 27 тусдаа туз байсныг 14 туз болгосон. Ингэснээр ингээд илүү уялдаа холбоотой ажиллахаас гадна шууд 2 тэрбум, жилийн 2 тэрбум төгрөгийн зардал хэмжиж байгаа. Одоо энэ зарчмынхаа дагуу бид нар одоо зарим нэг компани дээр ялангуяа одоо жишээл Миатын хөрөнгө хөвчлэн гэж ярьж байгаа 2 үе шаттай харж байна. Нэг эхний үе шат нь болохоор 10-аас 12% стратегийн олон улсын хөрөнгө оруулагчид одоо зараад тэр хөрөнгө оруулагч нь орж ирээд яг компани засал, санхүүгийн удирдлага энэ дээр нь илүү төлхөө анхаарч ажиллаад мэдээж хэрэг тэр хөрөнгө оруулагчаар тууц дээр төлөвлөлтөй болно. Тэгээд тэр стратегийн хөрөнгө оруулагч орж ирсний дараа бид нэг жил 2 жилийн дотор үндсэндээ олон улсын биер шиг олон
дотоодын бирж дээр давхар одоо листинг хийх тийм нөхцөл бүрдүүлнэ гэж харж байгаа. Ер нь бол ийм томоохон компани дээр бол ийм хоёр түүстэй гэж ярьдаг хоёр шаттай ийм хөгжил хийх нь бол зохимжтой гэж бодож байгаа. Системийн хэмжээнд суур бэлтгэлүүдэд хангасан нэлээд бас үр дүнтэй жил байхаар харагдаж байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Урилгыг хүлээн авч бидэнтэй ярилцахаар хүрэлцэн ирсэнд 26 онд таны зорьсон бүх ажлаас хэрэгжээсэй. За мөн Эрдэнэ Монгол компани маань Монгол Улсын валютын нөөцөд бүрдүүлэх хувь нэмэр илүү ариун байх болтугай. За их баярлалаа. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Ингээд засаглал ба зах зээл анализ хөтөлбөрийн хэн дугаар та бүхэнд хүрлээ. Хамт байсан баярлалаа. Бодлого тодорхойлогч, зах зээлийн түлхүүр тоглогчдын дунд эрүүл өрсөлдөөн, хөгжил, бүтээмж, инновац боожих боломж. Зорилт дагуулсан галгарсан асуудлуудад дүн шинжилгээ хийж, бодит санаачлан, үйлдэл гаргалгаад хамтран хилэлцэх холбоос. Анализ шоу засаглалт нээлттэй зах зээлд шударга зарчмыг нэхнэ.